Сайн байцгаана уу бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн хичээл маань Strong Core нэртэй зөвхөн энэ хөвлийн булчинд ажиллуулаад зогсохгүй нурууг тойрсон энэ хэдүүлэнгийн төв биеийн төв хэсгийн булчинг ажиллуулсан хичээлээ холно. За тэгээ бүгдээрээ өнөөдөр хичээлээ эхлэхдээ хоёр хөлөө завилж суугаад нуруугаас яхан их сэтгэшгэн суугаад эхэлцгээе. За хоёр гараа өвдгөн дээрээ хөнгөн байрлуулад бүгдээрээ эхлээд мөрөө сайхан дээш нь чихлүүгөө өргөж өгөөд арагшаага буулгалаа. Дахиад мөрөө сайхан дээшээ өргөлөө. Чихлүүгээ арагшаа буулгалаа. Дахиад 2 удаа чихлүүгээ мөрөө сайн дээш нь өргөж өгөөд доошоо буулгалаа. Дахиад 1 удаа. За мөрөө арагшаага бөгөөд доош нь дарж өгөөд тэнчнээсээ хүзүүгээ зөөлхөн эргүүлж өгцгөөе. Хамраараа амьсгаа аваад амаараа зөөлхөн гаргаад 3 4 хүзүүгээ эсрэг тийшээ эргүүллээ 4 удаа. Мөрөө суллаад 3 хичээлээ хийхдээ сэтгэл санаагаа бэлдээд 2 анхаарлаа төвлөрүүлээд 1 сатааралгүй. За толгоо буцаагаад тэгшээ авчирлаа. 2 гараа хоёуланг нь бүгдээрээ хуруунуудаа салаавчилж бариад чихийн хуруунуудаараа эрүүгээ дээш нь түлхэж өглөө. Харц дээшээ. Хүзөөнийхөө урд хэсгийг сайхан сунгаж өгөөд. Зөөлхөн буцаагаад толгоо урагшаа авчирлаа. 2 гараа толгооныхаа ард авчирч агаад эрүүгээ цээжлүүгөө доошоо түлхэж өглөө. Хүзөөнийхөө ард хэсгийг сайхан сунгаж өгье. За буцлаа. За эндээсээ бүгдээрээ 2 гараа толгооныхаа ард авсан чигээрээ мөрөө сайхан доош нь дарж өгөөд амьсгаа авлаа эхлээд амьсаа гаргангаа цээжээ баруун тийш эргүүллээ. Амьсгаа авахтаа буцлаа. Амьсаа гаргангаа зүүн тийшээ. Буцлаа. Ээлжлээд 2. Амьсгаа авахтаа буцаад амьсаа гаргангаа цээжээ хажууч ширгүүллээ. 4 мөрөө чангалахгүй 5 хамраараа амьсгаа аваад амаараа гаргалаа 6 7 дахиад 1 удаа 8 зөөлхөн буцаад урагшаагаа ирлээ. За бүгдээрээ 2 гараа гадагшаагаа дэлгэж сунгаж өгж жогоод 1 гараа доош нь дараад эсрэг гараа дээш нь таазлуу сайн урт сунгаж өгөөд энтээсээ хажуу тал руугаа сунгалт явлаа. Доотлын гарын тохойг чадвал газар руу тулж өгөөд. За ташаага газар руу сайн дарж өгнө. Хурууны үзүүр урт. Өөрийгөө түлхээ дээшээ бослоо эсрэг тал руугаа. Мөн адилхан гарын үзүүр урт хажуу талаа сайхан сунгаж өгөөд. Буцаад бослоо. За бүгдээрээ шууд гар дээр өвдгөн дээрээ ирцгээе. 2 гар хуруунуудаа сайхан дэлгэж өгнө наалдуулахгүй. Бугуу яг мөрний доор харалтаа 2 өвдөг ташааны доор харалтаа. За энэ бүгдээрээ 2 үлмигөө ээтэйгээд хөлийнхөө хуруунуудыг газар тулаадаг. Харц доошоо хүзүүгээ хэтэрхий доошоо тонгоохгүй, хэтэрхий өлийхгүй яг хүзүүгээ нуруутайгаа нэг шугамд байна гэж төсөөлөд бүгдээрээ хүзүүгээ барьцгаая. За амьсгаа авлаа эхлээд амьсгаа гаргахтаа бүгдээрээ өвдгөө газраас нэг 5 см-ийн зайтай дээш өргөлөө. Буцаагаад амьсгаа авахтаа өвдгөө буулгалаа. Амьсгаа гаргангаа өргөлөө 2. За өвдгөө өргөх үед яг эзний булчингаа чангалж байгааг мэдрээд 3. 4 амьсаа гаргаад өвдөх газраас өргөлөө хэтэрхий дээш өргөхгүй. 5 6 дахиад 2 удаа хөдөлгөөний яарахгүй 7. За 8 дахь бүгдээрээ өвдгөө газраас дээш өргөөд байрлаа 8
7, 6, 5, 4, 3, 2 гэж жанг амьсгаа авахдаа өвдгөө тэнийлгээ ташаагаа дэше өргөлөө. За айл болох цээжээ сайхан хөл рүүгээ түлхэж өгөө. Амьсгаа гаргангаа өвдгөө нуглаад буцаага түрүүний байрлалдаа ирлээ. Өвдгөө арай газар хөрөхгүй, газраас хөндөрсөн байдалтай. Амьсгаа авангаа өвдгөө тэнийлглээ. Амьсгаа гаргангаа буцаад өвдгөө нуглаа. Дахиад 7 удаа явлаа. Бүгдээрээ 7. 6 амьсгаа авлаа. Хөлнийхээ артлын сонголтыг сайхан аваад амьсгаа гаргаад буцаад гэзэж чанга. 5, 4, амьсгаа гаргаад урагшаа. 3, дахиад 2 удаа явлаа. Дараагийнхаа бүгдээрээ өвдгөө тэнийлгээд энчнээ байрлаа. За тэгээ 2 хөлөө ээлжилж өвдгөө нуглаад шагаагаа зөөлхөн халаагаад өсгийгөө ээлжилж доош нь түлхээд хөлөө 5, 4, 3, 2, 1. За 2 хөлөө өвдгийг нуглаад хойшоогоо буцаад боллоо. Хойшоогоо бүгдээрээ үлмийн нүдэ жигээд өсгий лугаа суугаад хэдэн секунд амарлаа. Нэг сайхан бүтэн гүнзгий амьсгаа авлаа. Гаргалаа. За анчинээсээ бүгдээрээ босоод суулаа, матрасны хонгоод суулаа. За 2 хөл ойролцоогоор ташааны хэмжээний зайтай хөлийнхөө уулыг газар байрлуулад өвдгөө нугалсан байгаа. За 2 гараа болохоор урагшаа сунгалаа. Мөрөө арагшаа бөгөөд бас сайхан доошин дарж өгөөд хэдүүлэнгийн хүзэн уурт цээж тэгшгэн гарын үзүр урагшаагаа сунгаж өгсөн байдалтай. За амьсгаа авлаа эхлээд амьсгаа гаргангаа нуруугаа бөөрөн хилөөд хагас хойшоогоо явлаа. Хүүсний нүх дотгошоо. Буцаад урагшаа амьсгаа авлаа. Амьсгаа гаргангаа хойшоо хагас явлаа. Гидсээ татаж чангалаад буцаад дэшээ бослоо. 3, мөр доошоо. 4, 5 гидснийхаа булчин сайхан халааж өгөөд хойшоо явахдаа хүүснийхаа нүхийг аль болох дотгошоогоо татсан мэдрэмжээр. 7, дахиад 1 удаа 8 дахь хойшоогоо яваад байрлаа. 2 гараа хоёуланг нь дээшээ толгойнхоо дээр авчираад буцаага доошоо буулгалаа. 2, мөрөө чангалахгүй. 3, цээж хөдлөхгүй зөвхөн гар хөдөлж байгаа. 4, 5, 6, 7, дахиад 1 удаа 8. Инженээсээ бүгдээр амьсгаа авлаа. Гаргангаа цээж тэр чигээрээ баруун тийш эргэлээ гартайгаа цуг. Амьсгаа авахдаа буцаад голд байрлаа. Амьсгаа гаргаад зүүн тийшээ амьсгаа аваад голд. 3, 4, 5 цээжээ сайн эргүүлээд гидсний гадна талын булчинг ажилуулж өгөөд 7, 8 буцаад цээж голдоо ирлээ. Жижигэн хойшоо 8, 7 маш жижигхэн хөдөлгөөн 6, 5, 4, 3, 2, 1 буцаад урагшаага босч ирлээ. За одоо бүгдээрээ хойшоогоо 2 гараа тохон дээрээ туллаа. За тохон дээрээ тулангуудаа хитрхи бүх чингээ гарлуугаа өгч шигдэхгүй өөрсдөө сайхан дээш өргөөд өгье цээжээ дээш нь түлхэж өгсөн байдалтай. За тэгээ 2 гарынхаа алгыг доош нь харуулад газар тулцсан байгаа. 2 хөл ширээ байрлалд буюу 90 градусын өнцөгт хүрээд ирэх. За харц болохоор ерөөхдөө нэг өвдгнийхаа чигтээ харсан байдалтай. За тэгээ бүгдээрээ баруун талынхаа хөлийн үлмийг газар руу хүргээд буцаагаад авлаа. Зөвхөн хөл хөдөлж байгаа. Одоо зүүн хөл доошоо хүрээд буцаад авлаа. Хөлнийхөө энэ 90 градусын өнцгийг хадгалаад маш контролтойгоор бүгдээрээ хөдөлгөөнөө хийлээ.
7 8 одоо хөлөө ээлжлээ тэнэлглээ баруун хөл урагшаа тэнийгээд буцаад өөрлөгөө нугаллаа. Зүүн хөл 2 3 гидчанга 4 доошо шигдэхгүй түлхлээ өшөө 5 ядраад ирэхээр доошо ингээд шалчих гадгаах 6 7 8 одоо бүгдээрээ 2 хөлөө ээт илгээд өсгийгөө нийлүүлсэн чигээрээ үлмийгөө өвдгөө хооронд нь салглаа. За дэнжинээсээ өсгийгөө сайн нийлүүлсэн чигээрээ урагшаага хөлөө түлхлээ. Үлмий ээтэйсэн чигээрээ буцаад өвдгөө нугаллаа. Өвдгөө урагшаа тэнийлгээд буцаагаад нугаллаа. 2 амьсаа гаргангаа урагшаа түлхлээ. Амьсгаа авахтаа буцаад нугаллаа. 4 5 6 7 сүүлийнх 8 буцаагаад нугаллаа. За анжинээс 2 өвдгөө нийлүүлээд үлмийгөө буцаагаад ийлээ. Одоо хэдлээ өвдгөө дээш нь тэнэлглээ. За тэгээ баг зэрэг гадагш нь эргүүлж өгөөд хэдүүл ингээ 2 хөлийн хуурнууд баг зэрэг хоорондоо зайтай мөртлөө өсгийн нийсэн байдалтай. За өвдөг бүр 100% тэнийхгүй байж болно хамаагүй бүгдээрээ сүүлийн дасгал энэ байрлал дээрээ хийцгээе. За хөлөө буулгахдаа бүгдээрээ үлмийгөө ээтэйгээд хөлөө буулгалаа. Дээш нь өргөхдөө үлмийгөө жигээд авчирлаа. 2 амьсаа гаргаад 3 4 5 дахиад 3 удаа 6 7 сүүлийнх 8 өвдгөө зөөлхөн нуглаад баруун хөлөө буулгалаа, зүүн хөлөө буулгалаа. За гарлууга түлхээд дээшээ босоод ирээ. Эндээсээ бүгдээрээ хоошоогоо нуруунд дээр хөвтцгээе. За шууд хөвтөхгүй зөөлхөн нуруугаа бөөрөн хийлж агаад нурууныхаа үе мөчийг нэг нэгээр нь доош матрас руугаа байрлуулад хамгийн сүүлд нь толгоогоо газар байрлууллаа. За тэгээ 2 өвдгөө бүгдээрээ цээжлүүгээ тэврээд гүнзгий амьсгаа аваад гаргалаа. Мөрөө суллаад, нуруугаа суллаад. За 2 хөл ташааны хэмжээний зайтайгаар хөлийнхөө уулыг газар байрлууллаа. За бүгдээрээ 2 гараа алгаа бие биенлэн харуулад яг мөрнийхөө дээр харалдаа гараа сунглаа. За амьсгаа аваад бэлтлээ. Амьсаа гаргангаа ташаагаа дээш өргөлөө. Буухтай амьсгаа аваад гаргалаа. За түрүүний тохон дээр хийжсэн дасгалууд энэ хідүүлгийн түнхний энэ булчинг нэлээ ажилласан учраас одоо эсрэгээр нь жоохон сунгасан онгойлгож өгсөн дасгал хийж байна. 4 тэгингээ бүгдээрээ глют буюу өгцөгний булчингаа халаагаад 5 гидс бас байнгын ажиллаастай 6 хаяхгүй 7 8 дахиад 8 явлаа. Одоо гэхдээ бүгдээрээ үлмийн дээр хийгээд үзье. Өсгийнүүдээ газраас дэше өргөөд 2 хөлөө үлмийн дээрээ байрлуулад 8 явлаа. 8 7 хүүсний нөхөө дотгошоо татаад гиз чанга 6 5 4 3 сүүлийн 2 өсгийгөө дээш өргөсөн чигээрээ сүүлийнх 1 дээш өргөөд байрлаа. Жижигэн явлаа. Ташаа 1 2 3 4 5 6 7 дахиад 8 явлаа. 8 7 6 5 4 3 2 1 зөөлхөн ташаага буулгалаа. Дахиад 2 өвдгөө цээжлүүгээ тэврээд 1 сайхан гүнзгий амьсгаа авлаа. За бүгдээрээ зүүн талынхаа өвдгийг сайхан цээжлүүгээ тэрж өгөөд баруун талынхаа хөлийг урагшаага сунгалаа өвдгөө тэнэлгээд.
Амьсаа гаргаад түнхээ сайхан суллаж өгөөд. За хоёр гараа шилбэнийхэн дээрээс дээр доор барьлаа. Урд хойно гэсэн үг. За зүүн гар яг өвдгнийхэн дээр байгаад бол баруун гараа жоохон доороос нь бариад бүгдээрээ цээжээ дэше өргөлөө. За мөрс бол хүзүү сайхан урт хитрхи ирүүгээ цээжлүүгээ наахгүй. За тэгшгэн байгаа баруун талынхаа хөлийг бүгдээрээ ойролцоогоор 45 градусын өнцгөлөө дэше өргөж өглөө. За анхаарцыг үлмийнхээ үзэрлөө харж байгаа. Энэчнээсээ амьсгаа гаргангаа хөлөө ээлжлээд цээжлүүгээ татлаа. 1 2 амьсаа гарган дандаа 3 4 5 цээж өшөөж хөргөж өгөө 6 7 8 хоёр өвдгөө цээжлүүгээ тэврээд толгоо доошоо буулгалаа. За анжинэ хөлөө дээш нь тэнэлэхдээ гараа бас тэнэлэглээ. Амьсгаа аваад амьсаа гаргангаа гараа гадагшаага тойруулаад цээжээ босгож ирээд буцаад өвдгөө цээжлүүгээ тэвэрлээ. Амьсгаа авахдаа гар хөлөө тэнэлэглээ. Амьсаа гаргангаа бослоо. Дахиад 7 удаа. 2 3 4 5 хэрвээ өшөө жоох өөрийгөө чаленж хиймээрээ байвал бүгдээрээ толгоогоо доош нь тавихгүйгээр гар хөлөө тэнэлэглээ. Буцаагаад өвдгөө цээжлүүгээ тэвэрлээ. Сүлийн 2 сүлийнх хошоогоо хөвтлээ. За одоо бүгдээрээ баруун талынхаа хөлийг цээжлүүгээ тэврээд зүүн хөлөө газар тэгшгэн сунгаад орхилоо. Суллаад хідэн гүнзгий амьсгаа аваад нуруу сул, мөрс сул, хүзүүгээ суллаад авъя. За дахиад энэ тал дээрээ ч гэсэн мөн адилхан бүгдээрээ баруун гараа яг өвдгнийхон дээр бариад зүүн гараа жоохон доороос нь барьлаа. Цээжээ бас дээш нь өргөөд мөрсөл гидснийхэн булчингаар аль болох цээж өргөж өгье. Хүзүүгээ аль болох суллаад бүгдээрээ зүүн талынхаа тэгшин хөлийг дээш нь өргөж өглөө. За яг түрүүний адилхан дасгал дахиад 8 удаа явлаа. 1 2 өвдгөө солбох болгондоо амьсаа гаргаад 4 5 цээж өшөө жоохон дэшээ 6 7 8 шууд залгуулад 2 өвдгөө ширээ байрлалд авчирж агаад 2 гараа бүгдээрээ толгойн ард аваад ир. За эндээсээ бүгдээрээ цээжээ эргүүлээд зүүн талынхаа хөлийг урагшаа тэнэлэх үедээ зүүн тохоогоо баруун өвдөглөг авчирлаа. Нөгөө тал руугаа шууд явлаа. 1 2 за энэ ч мөн адилхан яг хөдөлгөөн дээр амьсгаа гаргаад 4 5 6 7 сүүлээр 8 хошоогоо хөвтлээ. За аашуу залгуулад 2 гараа алгаа доош нь харуулад бүгдээрээ жоохон биенийхэн доор ивээд өгч. За тэгээд 2 хөлөө дээш нь таазлуулж ийлээ. За бас түрүүний хэлсэн шиг 100% жихгүй байж болно. За гол нь яагаад гараа ингэж доороо ивж өгж байгаа юм бэ гэвэл бүгдээрээ нуруугаа газраас хөндөрүүлэхийн тулд дэмжиж өгж байгаа гэсэн өөрсдөө. За 2 хөл бага зэрэг гадагшаа эргэлттэй өсгийгөө нийлүүлсэн байгаа. Гэтэ 2 хөлийн үлмийн бага зэрэг хоорондоо зайтай байна гэсэн үг. За анжинээсээ гиз чан хүүснийхаа нөхийг татгшоо матрас руугаа татаж өгж жагаад түрүүний тохон дээрээ дасгал хийжсэн шиг 2 үлмийгөө ээт хийж агаад хөлөө буулгалаа. Дээшээ өргөхдөө үлмийгөө жилээ. Буулгахдаа хөлөөсөө ээт хийж өгөөд нуруу газраас хөндөхгүй. Тэгэхээр заавал хөлөө бүр доош нь тултан явуулах шаардлага байхгүй. Бүгдээрээ нуруугаа газраас хөндөрүүлэхгүйгээр хаа хүртэл явж чад чинь тэр хүртэл явна гэсэн үг. 4 амьсаа гаргаа 5
6 7 дахиад нэг удаа 8. За баруун талынхаа хөлний араас бүгдээрээ хоёр гараараа барьлаа. Зүүн талынхаа хөлийг жоохон доошо буулгаж өгөөд цээжээ дээш өргөлөө хөл рүүгээ. За аль болох хамгийн сайнараа цээж өргөөд мөрөө бүгдээрээ суллаа. За харц бас яг доод хөлнийхөө үлмэний жигтэй харлаа. За хоёр хөлөө ээлжлээ татлаа өөрлөгөө. 1 энэ дээрээс өвдөг 100% тэнийг шаардлагагүй өөрийнхөө хэмжээнд тэнийлгэн 3 амсаа гаргаа 4 5 6 7 сүүлийнх 8 доошоо хэвтлээ. За сайхан хүзүүгээ суллаа. Дахиад бүгдээрээ хоёр өвдгөө цээжлөгөө тэрвэр. Амсаа гаргаад За эндээсээ бүгдээрээ хоёр хөлнийхөө гуйны араас хоёр гараараа барьж агаад нуруугаа бөөрийн хилээд өөрсдийгөө татаа дээшээ босч ирлээ. За шууд гидсэн дээрээ хөвтцгээе. Байрлалаа солиод гидсэн дээрээ хөвтөөд хоёр хөл ойролцоогоор ташааны хэмжээний зайтай. За хоёр гараа бүгдээрээ урагшаагаа сунгаад өгье. За урагшаа авчихдаа алгаа бие биенлүүн харуулсан байдалтай жигчийн хуруунуудаа газар тулсан. За харц доошоо. За гидсэнээр хөвтөж байгаа ч гэсэн бүгдээрээ гидсээ суул орохгүй хэвлийн булчин ажилласан хിവэрээ хүүснийхаа нүхийг дотгошин татаж гэж байнга хэлж байгаа яг тэрийгээ санаад бүгдээрээ хөвтцгээе. За тэгээд хөлний артлын булчингууд бас суул байхгүй, өгзөний булчин, гуйны артлын булчин бас чанга. За харц доошоо харсан чигээрээ хэмжээнээсээ амьсгаа аваад амьсаа гаргангаа цээжээ гартайгаа цуг дээш өргөлөө. Эндээ бүгдээрээ сэлж байгаа юм шиг алгаа гадагшаа харуулангуудаа гараа арагшаагаа явууллаа. Юм түлхэж байгаа юм шиг тохоогоо нуглаад буцаад урагшаагаа авчирлаа. Арагшаагаа гараа түлхээд явууллаа. Буцаад урагшаа. 3 харц доошоо. Хэвлийн булчин чанга, өгзөний булчин чанга. 5 арагшаа гараараа юм түлхэж байгаа юм шиг, юм сүрж байгаа юм шиг. 6 дахиад 2 7 8 гараа буулгалаа. За эндээсээ 2 гараа тохон дээрээ тулаад хоёр хөлнийхөө үлнийг ээт хийлээ. За шууд бүгдээрээ тохон дээрээ планк байрлал руу ирнэ. Хэвлийн булчингаа чангалж байгаа ташаагаа дээш өргөөд аваад ирье. За elbow plank буюу тохон дээр планк байрлалаа эхлээд байрлаа. За планк байрлал дээр ч гэсэн мөн адил бүгдээрээ доод нуруугаа хотоохгүй, нуруулаа ачаалахгүй, амьсгаа төвчгүй. 10 9 8 7 6 5 4 3 2 амьсгаа авахдаа ташаагаа дээш өргөлөө. Амьсгаа гаргаад ташаагаа буулгалаа. Планк байрлал руу хитрхи буулгахгүй. Яг планк хаан барьжсэн тэр хүртлээр буулгана. Явлаа. Дахиад 7 удаа. 6 5 4 3 2 сүүлийнх 1 планк байрлалаа барьлаа. Ташаагаа буулгахгүйгээр зөвхөн баруун талынхаа өвдгийг нуглаад газар хүрлээ. Буцаагаад авлаа. Зүүн өвдөг хүрлээ. Буцаад өргөлөө. Ээлжлээд 2 3 зөвхөн өвдгөө нугалж байгаа. Ташаа хөдлөхгүй. Гиз чанга. 6 7 сүүлийнх 8 зөөлхөн өвдгөө нуглаад доошоо буулаа. За эндээ шууд бүгдээрээ хэвлийн булчингаа сунгацгаая 2 тохоогоо урталтаа авчираад мөрөө доош нь дарж агаад цээжээ урагшин сайхан өргөж өглөө. Нуруугаа суллаад хэвлийн булчингаа
Сунгагдж байгааг мэдрээд 5 4 3 2 1. За эндээсээ бүгдээрээ хоёр гарынхаа алгыг цэжний хажуудалд тулж агаад өөрсдийгөө дээш нь түлхээд хойшоогоо суулаа. Төсгий лугаа. Өвдгөө баг зэрэг салгаж болно. Гүнзгий амьсаа гаргаад, мөрөө суллаад. За сүүлийн дасгал бүгдээрээ хажуу тал дээрээ хөвтнө. Хөвтөлтөө доотлынхаа гарыг тохон дээрээ тулаад хөвтөж. За тохон маань болохоор байрал нь яг мөрнийхөө доор харалтай байна. Доотлын хөл болохоор өвдгөө нугалсан байгаа. За дээд хөл болохоор хөл өвдөг тэгшгэн. За бүгдээрээ дээд гараа чихнийхэн харалтаас яг урт цунгаад үгүй. Харц доошоо матрасныхаа чихтэй харж болно. За анзаарах юм нь болохоор доошоо ингэж шалчихгүй нэ хавирганаасаа дээш нь өргөж өгч хөвлий чанга барих нь. За харц доошоо хөл дээдлийн хөл гар хоёр тэгшгэн хөлөө өргөлөө. Бүгдээрээ амьсгаа аваад гаргангаа өвдөг хоёроо нуглаад хажуу талдаа хүргэлээ. Буцаагаад хоёр тишээ сунглаа. Амьсаа гаргангаа өвдөг тоогоо нуглаад амьсгаа авангаа тэнэлглээ. 2 3 хөвлийн булчингаа мэдрээс 4 5 амьсаа гаргалаа. Амьсгаа авлаа. 6 хөл гараа тэнэлэхдээ хоёр тийш нь өшөө сайхан сунгаж өгч. 7 дахиад нэг удаа 8. Одоо гар тэгшгэн хөл рүүгээ хүрлээ. Буцаагаад буулгалаа. 2 3 4 өөрийгөө өшөө сайхан дээшээ түлхэж өгөөд мөрлөөгөө хитрхий жиг өгөхгүй 5 6 7 сүүлих 8. За эндээсээ өөрсдийгөө дээшээ эхлээд түлхээд бослоо. За тэгээ саяны доороо нугалсан байсан хөл маань урталтаа нугалсан байгаа. Дээдлийнхаа хөлийг бас хажуу талдаа гадагшаага нуглаад байрлууллаа. За тэгээ баруун гараа хөлнийхөө шилтнээс бариад эсрэг гараа дээш нь таазлуу урт сунгаад хажуу чигээ сунглаа. Гарын үзүүр урт 5 4 3 2 1. За тэгээ бүгдээрээ эсрэг тал дээрээ хэвтцгээе. Доотлын гарыг тохон дээрээ тулаад доотлын өвдөг бас нугалсан байгаа. Дээд хөл тэгшгэн, дээд гар бас тэгшгэн. За харц доошоо мөрлөөгөө хитрхий шалчихгүй хавирганаасаа доороос нь юм түлхэж өргөж өгж байгаа юм шиг төсөөлөд барьлаа. За хөлөө бас өргөөд өгье. Амьсгаа авлаа. Амьсаа гаргангаа хажуу талдаа өвдөг тохоогоо нийлүүлээд загаад хоёр тишээ урт сунгал. 2 хөдөлгөөнөө яарахгүй мэдэрч хийн. 3 4 5 гар хөл 2 1 шугамд 6 7 сүүлийн удаа 8. Одоо хөл гараа тэгшин явлаа. Тэгээд хичээл дуусах гэж 8 7 1 мэтгэд дуусж байгаа эцтэй 6 5 4 3 сүүлийн 2 last one. За дээдлийн хөлийг бас өвдгөө нугалж байгаа. Дээшээгээ бослоо. Гараа шилднээсээ бариад эсрэг гараа сайн дээш нь урт сунгуулж өгч байгаа. Хажуу чигээ 4 3 2 1. За буцаа дээшээгээ бослоо. За бүгдээрээ хоёр хөлөө завилд сууж агаад хичээлээ дуусгацгаая. Сайхан гүнзгий амьсгаа авч гаргаад нуруу тэгшгэн суулаа. Мөрөө сулж өглөө.
За хоёр гарынхаа алгыг дээш нь харуулад энэ За бүгдээрээ хоёр хөлөө завилт суугаад одоо хичээлээ дуусгацгаая. Нуруугаа сайхан тэгшхэн өрөөсүүлээд нүдээ зөөлхөн анилаа. За хоёр гараа хажуудалтаа авчирж агаад алгаа дээш нь харуулад гүнзгий амьсгаа авахтаа гараа дээш нь таазлуу сунглаа. Амьсгаа гаргангаа гараа буулгалаа. Дахиад хоёр удаа гүнзгий амьсгаа авлаа, гар дээшээ урт. Амьсгаа гаргалаа. Гар буулаа. Сүүлийн удаа амьсгаа авлаа. Гаргалаа. Мөрөөсөллөө. За зөөлхөн үдээ буцаагаад нээлээ. За ингээд өнөөдрийн хичээл маань дууслаа. Бүгдээрээ маргаашийнхаа шинэ хичээлээр уулзцгаая. Түр бай.